Монголын уудам талд үеийн үед нүүдлэн амьдарч ирсэн малчид өв соёлоотын эг нутгийнхаа өргөн талд амьдралын голомтон бадраасаар ирсэн ард түмэн. Үеийн жавар халуун наран салхишуургыг даван туулахтаан тэд мас үргэн зөвхөн амжиргаа төдийгүй хүүхдийнхээ ирээдүй гэр бүлийн үнцэн өв соёлынхан өршлөл гэж хардаг. Иймээс зодохох үед малаалдан гэдэг тэдний бүх амьдрал олон үеийн хөдөлмөр ирээдүйн боломжийг алдаж буйтай адил үнэн гарц юм. Дэлхий дээр нүүдэлчин ахгүй ийхүү тисэж үлдсэн цөөхөн энэ өв соёлын нэгэн чухал хэсэг бол малчдын оршихуй дэсвэр төвчээр хамтын хүч. Дэлхийн зүүн Монгол олон жилийн турш зодын бэрхшээлийг дуулж буй малчин өрхөдөд гүмэлгийн тусламж үзүүлсээр ирсэн. Гэвч энэ өвлж томоохон бүс нутгуудаар зодын өндөр өсдөл уурлаад байна. Малчид маань айсуу эслийг тооцоолон хөдөлмөрлөж байгаач тэд ганцаараа давж чадахгүй сорилтууд гэж бий. Тэжээл, үнс, үйлчлэлтийн бэлтгэл, сэтгэл зүйн дэмжлэг, хүүхэд хамгаалалт. Эдгээр нь бүгд гэр бүл бүр гүн өвлийг давж авахд амин чухал. Та бидний дэмжлэг бол зөвхөн нэг удаагийн тусламж биш. Энэ бол амжиргааг хамгаалж, ирээдүйг аварч, нүүдэлчин Монголын өв соёлыг авчирдах том хөрөнгө оруулалт. Хамтдаа зодын нислийг өөрчлөн харж, сэргийлж, малчин түмэн хамгаалцгаая. Дуслах цаг өнөөдөр хамтдаа илүү олон гэр бүлд итгэл найдвар түгээцгээе.